Сонсгон өрхөм үзэгчтэй сайхан урьдчилж байна уу? UBS Global суугийн ажил амжилтын яриа нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Нэвтрүүлгээрээ бид хийж бүтээж салбарт амжилттай яваа эрхэмдчтэй гүрж үзэгч та бүхэндээ ажлын туршлага, амжилтын түүх, урам зоригийг хуваалцахыг зорддог гэлээ. Улс их оронд маань уран дулаан цаг ирж их барилгын бүтээн байгуулалтын эд ажил эхэлж байна. Нэвтрүүлгээрээ барилгын салбарын анхдагчдын нэг болох Авто Трейд компани ерөнхий захирал үүсгэн байгуулагч Пүрэвийн Минд Баяргааг нэвтрүүлэх зочноор урьж оролцуулж байна. Хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгээ хүлээн авч үзнэ үү. За сайн байна уу Минд Баяр захирлаа. За яг одоо барилгын ажил эд эхэлж байгаа. Одоо энэ цаг завгүйгээр нэвтрүүлгийн урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн талархлаа илэрхийлье. За баярлалаа. Одоо барилгын салбар одоо ажил эхэлж байна. Харин яг тийм. Асар их ажилтай одоо бид нар төлөвлөсөн төлөвлөгөө норм зөндөө ажил байна. Таныг бол Авцгын Минд Баяр гэдгээр бас маш олон хүн мэдэх баг. Өөрийнхөө талаараас манай үзэгчдэд товч танилцуулахгүй юу? Би 1958 онд төрсөн нохой жилдээ. 8 дугаар анги төгсөөд одоо дархны мэрэгжил сургалтыг төгссөн. Барилгын инженер мэрэгчлээ хэдийн цэргийн одоо хуулийн анги төгссөн. Тэгээд одоо мэрэгчлээ ороо ичнэгээр одоо Солонгос, Герман, Солонгос энэ одоо олон улсад бас мэрэгчлээ хэлүүдийг суралцж ирсэн. 1976 онд одоо зэрэгт мартсан. Таныг бас олон хүмүүсээс сонсч ирсэн амьдралын түүх нь их сонирхолтой. Бага насндаа өнчирч үлдсэн, олон дүүнертэй яг жинхэнэ өөрийнхөө одоо хүч хөдөлмөрөөр л энэ амьдралыг энэ амжилтыг босгож яваа хүн гэж сонссон. Тэгээ тийм учраас таныг бас бага насныхаа талаар манай үзэгчдэд ярьж өгөхгүй юу гэж үсмээр байна. Тэгээ би бол одоо энэ юу яасан та бага насаас их хэцгээс өнчирсэн. Манай ээж бол 40-д настай нас орсон. Би 9 настай байсан баг тий. Тэгээ амьдралд бол хүнд байсан тэр одоо их эцэг маань одоо бас тухайн үед одоо биднийг бас хаяа явуулсан байсан. Бидний амьдрал тэгж л ихсэн. Манай ээжийн одоо дүү гэж юм байсан. Одоо сумын нарийн бичгийн дарга айгүй олон жил хийсэн тийм байсан. Бага настай бол одоо их юм нэг бага настай бол одоо их юм үтсээ амьдралыг хатыг одоо тоглож хардлаа. Сайхан. Өнөөдөр сайхан амьдрал тийм. Тэгтээ бага насаа бол би Булган аймгийн одоо 3 болдог сумд би зөвхөн Булган аймгийн Баяагт төрсөн байгаа. Булган аймгийн Баяагт сум төрөөд 2 настай одоо Булган аймгийн 3 болдог сумд Авдаг сум гэж байсан. Авдаг сумын одоо 2 настай ирсэн. Энд ч одоо миний бага нас тэр ч одоо амьдрал тэр сургууль одоо сурчлал ингэж л миний амьдрал эхэлж байсан. Миний бага амьдралдаа бол энэ миний бага залуудаас би 8 дугаар анги төгсөө тэгээд мэрэгжил сургалтын сурж хагаад тэгээд аргыг ашиглаар нутагтаа хэвлэл түгэж хийжсэн. Бариад хэвлэл тарах одоо тэгээд олж байгаа ажил тэр л байсан. Тий анх одоо энэ хэвлэлийг ер нь одоо гарч байгаа хэвлэлүүд л анхан тэрнээс унш сонирхож одоо тэр их юм одоо тэр үед ч одоо хөдөлмөр сонингээд цаг сэтгүүл гэдэг олон одоо хөдөлмөр залуучууд үнэн гэл одоо сайхан сэтгүүл сонингууд гардаг байлээ. Тэрийг одоо уншаал тэгээ хөдөө малчтай одоо тарааж 7 хоногт 2 удаа явдаг гэсэн. Хэвлээ тараа нэг морь унаад морь göтлөөд ингээд айгүй сайхан явдаг. Энэ хэвлэл тарааж явчихд гоё шүү дээ. Одоо тэгээд баригадынхаа одоо даргын одоо өрөө төсөлийг сайн биелүүлнэ. Одоо сурталчилгаа хийнэ. Одоо тэгж л явж ийлээ шүү дээ. Амьдрал хэвлийн талаараа одоо үнэхээр одоо их уншдаг байсан. Хэвлэлүүд гоё юм гардаг байсан. Намын амьдрал гээд одоо бодоход сонь сайхан юмнууд дурсамж байсан л да. Тэгж явж байхдаа бас сонь бас адал явдлуудтай учирчсэн одоо жоохон 17 таахта чон тэр яг олон янзын юмнууд таардагдаа ингээд тэгтээ нэг хиймэртэй нэг манай ч одоо хөгөн дарны яргаа гэдэг сайхан яргаа байдаг шүү байдаг. Тэр үед одоо яг алдартай одоо ч гэсэн хүмүүс барьж явдаг. Дарны яргаа дарихын таргааны жил болгош гэл тэр үед нэг сайхан тийм дашур мод байдаг. Тэг би нэг 9 барим 10 барим тийм дашур барьж явдаг байсан л да. Хаа нэг ороо ингээд янз бүрийн нохомогоо таарах юм одоо тэр үед дашур хэрэгтэй дэвсгэл гэсэн. Тэгээд нэг морой юулах гээд нэг адуучин хараад л уул ингэр дээр байжсэн. Доороос нэг нохой шиг юм гараад ирсэн. Тэр харсан чи чон байна. За ингээд тэр чоныг ингээд нөгөө чон бол тариан дундуур яваад байдаг. Би тарианы араар ингээд хөөгөл тэг хөөж явсаар байгаад л мэлээ зогсон. Тэгэл хар ханчаар дээр зохиж нэг чон алт ийсэн. 17 настай байсан. Үхэж байсан. Тэгээд дээр үеч одоо хөгжүүлэх сайхан ярьдаг гэсэн дээр үед одоо чон таарлууд ийм эрттэй амт, иймэртэй амт тэгэл
тэр мэдээ л одоо ярьж бодъё. Тэр л одоо зурхан одоо идэж явах үед л асар их юм тохиол. Тэр одоо бодно шүү дээ. Хөгчүүл юу гэж хэлжсэн яасан гэдэг одоо чоног агуу амт шүү дээ. Тэгэд одоо ташуураар илүү тэнгэртэйтэй. Яг тийм. Энэ 1976 онд одоо цэрэгт мордсон. Цэрэгт мордсон одоо хөлийн цэргийн анги манай хуучин нийгмийн аюулаас хамгаалах яам гэж байсан. Тэрний одоо тусгай анги хөлийн 119 дугаар анги гэдэг. Тэр сайхан ангид одоо би цэргийн албас агааны дэрчээ хуваарлагдсан ирсэн тий. Тэгэл одоо тэр чанаас миний амьдралын алт гараа одоо сайхан гараа үлээлсэн. Цэрэг талаарсаа таны одоо амьдралын хувь заяа одоо шийдэгдсэн ба шүү дээ. Барилгын салбарт амьдралаа зориулах. Ирээл одоо барилга одоо мэрэгжил сурагч олон одоо оны цэргүүд дотор ороод одоо аль болохоор л одоо юм сурахын тулд одоо тэр өөрлөгийг яаж өргөө, шавар яаж урах бүх л юм дандаа насилх бариад яваад хэцүү хэлттэй. Тэгээ одоо мэрэгжил сурсан да одоо тэгээд тэр үдүүд ч одоо цэрэгт ирээд шин зэрэг байхдаа 2 дахь онд орохдоо энэ ажил мэргэжлийн нэг том уралдаан болдгийг тэр чинь одоо жил болгон болдог шүү дээ. Мэргэжлийн одоо хүмүүстэй уралдсан тийм том уралдаанд одоо шин зэрэг байхдаа төрүүлээд тэр одоо сайхан өрлөг өрж төрүүлээ, дараа нь шавраар төрүүлээд бэлтаан хаад энэ гэл ер нь олон мэргэжил итүүлдэг. Харин хүнээс сонсчихсан л да одоо нэг норм гэдэг ингээ өгсөн байт юм те одоо шавар гэхэд 9 м квадратыг одоо нэг хүн зурх нормтой ч гэдэг юм уу. Гэтэл таны болохоор тэр нөгөө төрүүлжчихсэн үзүүлэлтүүд нь баг рекорд ивцэн одоо хүний одоо хөдөлмөр хичээл зүтгэлээс одоо маш давсан ч гэдэг юм уу. Тиймэрхүү их тоо баримтууд бас та байл сонирхолтой. Өрлөг шавар гэдэг 7 төрлийн мэргэжил идэвхтэй гэсэн. Хаач одоо ингэ өрлөг өрж яваад өрлөг ажил зэрэгт байхдаа сурсан шүү дээ. Хаач одоо ингээл нэг өрлөг ажил дууслаа. Тэр чи очиж шавар хийж идэг. Тэр чи очиж бэлтаан нааж идэг. Тийм нэг хүний нормод 9 м квадрат шавар байхгүй. Яг норм нь 9 м квадрат л хийх ёстой. Тэр одоо бид нар бол уралдаан зүгээр жирийн өдөр бид нар 198 м квадрат хийдэг гэсэн. Тэр зүгээр жирийн ердий хийхтэл. Тэгээд тэр бол одоо яагаад тэгж хийгээд байна гэхэд нэг толгой хурдандаас нэг төлөө бас цагийг бүрэн дүүрэн ашиглаж байна. Тэгээ барьж байгаа багт хэцүү. За би бол бас бэлтааг их сайхан наадаг гэсэн. Одоо манай ангийн одоо их сайн наадаг бэлтаачин өдөрт одоо 6 м квадрат наадаг. Би 27 авьяа наадаг гэсэн. Тэр үнэлгээ ч өндөр байдаг гэсэн шүү дээ. Ер нь тийм л одоо хүний заасан юм л түргэн сурдаг л тийм. Миний гол хийдэг ажил бол тэр зэрэгт байхдаа дандаа зэрэг сургадаг. Хөдөө нэг малчин тэргүүд ирнэ шүү дээ. Малчин тэргүүд ирэнгүүт одоо шин зэрэг аваад одоо халуунцанд сургадаг. Тэргүүдэд яаж сурах вэ? Тэр одоо тэргийн багш одоо халуунцлан сургагч энэ багш одоо яаж одоо заах вэ? Тэр аргаар л одоо өнөөдөр мэрэгжлийн сургалт үйлдвэрийн төвшгөл энэ одоо өөрөө яг дадлагаж хөдөөний малчин цэргийг ирээд сургаад л одоо тэр сурсан юмнуудаа тэр цэргүүд их сайн заадаг. Цэргүүд бол ерөөсөө би ч нэг 500 600 цэрэг сургаж ирсэн. Ерөөс салаагаараа ирээд нэг салаа цэргийг нэг жил гарan сургаал. Тэгээд үдээлж өгөө дараагийн шин цэрэг авдаг л тийм л байна. Цэргүүдэд нэгэсэндээ барилгын мэргэжил зааж авах үе таны цэргүүд дотроос одоо 37,000 авшгаач 5 жилийн гавшгаач. Тэр цэргийн түүхэнд тийм олон одоо цэргүүд ингэ сургаж явахдаа тэр цэргүүдээс бол одоо 7 дугаар 5 жилийн гавшгаач ер нь 37 цэрэг болж ирсэн. Нэг цэрэг чинь нэг жил одоо 2 сарын 5 жилийн ажлыг жил 2 сард хийж ийн гэхэл одоо гайхалтай. Тэр одоо цэргийн алдар алтан медаль гэж 6-7 цэрэг авч ирсэн. Тэргүүний ажилч алтан медаль гэж олон цэргүүд авч ирсэн. Малчин цэрэг ирээд одоо ингээд шавар сураад өрлөг өрөөд бэлтаа наагаад явна гэж бол гайхалтай л байхгүй. Тэр үед одоо нэг мэрэгжил сургалтыг бол энэ тэгээ яг онл нэг хичээл заагаад байх юм. Тэгээд одоо цаанаа яг амьдралын практикт одоо дадлахын дээр сурах чинь асуудал бол. Одон зэрэг сургасан л доо. 3 жил тэр үе таны цэрэг кад өгсөн тий цэрэг албаад. Тэгээ тэрнийхээ дараа та улирч ажилласан гэсэн үг тэр багшлахтаа. 79 онд одоо халагдна гээл гой цэрэг одоо ажиллаа хийчихэл ингээ ирдгээс тэгсэн чинь нийгмийн ажлын хамгааллын яамны сайдын тушаал уншдгийг одоо пүрүүгийн мен дээр улирч суугаа гэж. Тэгсэн би бол гайхаад явсан. Юу вэ чи одоо халагдах гэж яддаг тэгээ одоо яг халагдах гэж одоо би өдөө юмор одоо энэ хотод ах トゥ усад байхгүй хаана байх юм одоо ингээл хүн чинь тэр зурсхан маш их бодно шүү дээ. Тэгээ бодно тэгээд үеийн одоо тэгээд чи манай итаван дээр хурд ирээ би одоо чи ирчээдтэй болно одоо ингээд одоо хуц муцаа аваад ингээд
гарч би одоо ах トゥ садан байх хүн цэргийн казармд байлгүй одоо яг ингээд бодчихсон чинь став дарга дуудаа за цалингаа аав гэнэ бас. Цэргийн цалин гэж бас тэр үед бас цалин өгдөг байсан шүү дээ. Одоо ажилласан юугаар бас сайхан өндөр цалин авдаг 3422 төгрөг их мөнгө авч ийлээ. Тэгээд энэ чинь ангийн урдад гарсан став даргыг дагаад явсаа чи намайг дагаа яваар яг дагаад явсан чинь ангийн урдад нэг 4 айдын цуус байдаг юм л да. Тэр манай ангийн 4 айдын цуус. Тэгсэн нэг өрөөнд ингээд гадгаад өрөөнд миний өрөө илтгэсэн байна. Тэгсэн хоёр цэргийн бахан гоц дэвсэн сайхан өрөөнд. Тэгээд яг тэр дотор орсон чи айгүй гоё санаа амарч. Ямар ч гэсэн ор хоронтой амьдралын сайхан тэгж л ихэлжсэн гоё юм. Таны тухайн нэг ном уншижсэн маа нэг барилгын салбарын тухайн номон дээрээс тэн дээрээс нэг юм гуйлан дахны хэрэг гэдэг нэг таны нэг бага наснда нэг ахыхаа гуйлан дахыг ивдэд бөөч хийжсэн тухайн нэг дурсамжсэн. Тэгээд тэнээрээс би бас юу гэж бодчихсон гэхээр таны их тийм гарын уртай бас их тийм бизнес сэтгэлгээтэй бас тэр үед бага бахтаас харагдчихэж штэ гэд хараа тэр дурсамжийг уншаад санагдчихсан л та. Тэгээд магадгүй тэр авьяас чинь цэрэгт ирээд бүр задраад яг илүү хөгжсөн юм шиг санагдаж байна л та. Тэр гуйлан дахын хэрэг гэдүүлээ бас хэцүү юм да. Одоо бид нар ч бага жоохон хүмүүс байсан ч одоо тэгээ хоол унтнаас өсвөл хүн ч одоо өлсгөр яах хэвээр ажиллах хэвээр байна. Өлсгөр ажиллана, сэтгэн, бодно те. Багтаад одоо тийм манайд яг нэг дээр үе нэг гоё гуйлан даг байсан. Тэгээ нөгөө торгоороо гойддаг нөгөө торго нөгөө гагнуураар салтсан. Тэгээд тэр их удаж байгаа тэр гуйлан даг. Тэгээд ингээд байж тэгсэн чинь би нэг өдөр баахан цэргүүд ийж аранга хотон руу баахан цэргүүд явж байхгүй. Тэгээ би тэр үед одоо нэг орц цэргийн талин бүс зүүцсэн ингээ явж ирсэн. Хөөе миний зөв наа талин бүсээ надад өгчих ахна юм өгье гэдэг мөнгө өгье гэдэг тэгэхгүй. Тэгэхээр би харсан чинь нэг гоё бүгд гараад тэгсэн чи наад бүгд би яах вэ? Наад бүгдэн дээр цэргийн цалин 10 төгрөг өгчих. Өө тгийгээд нөгөөч нь мачи явах гэдэг. Тэгээ за чи наадах ихлэд өгчих гээд нөгөө юм аваад 10 төгрөг цэн аваад нөгөө юугаа бас хитэд бүсээ хитэд хав гэдээ авчих. Тэгээд тэр хийсэн бүгд их гоё хийсэн байсан. Өнөө зэргүүд л одоо хийсэн юм ямар хүмүүс хийсэн мэдэхгүй. Тэгээ гойдон дахаа авдаа тэгээд одоо тэгээд тэгсэн чинь яг тэгээ одоо хоол ундгүй л байсан та тэр үед манай хоол ундгүй тэгээ орхоо явсан өдөө нэг бас айтлаар ингэ явсан байсан. Тэгсэн чинь нөгөө гойдон дахаа авдаа гоё бүгд хийгээд тэгээ хажууд манай нэг шамшаавга гэдэг нэг хөгшин байдаг гэсэн гоё бүгд гоё хөгшин одоо шир бадруугаа гэдэг улсын сайн малт шир бадруугаа ээж нэ одоо тэр хүнээр би хийлгээ нэг 25 он төгрөгээр зардаг гэсэн гоё хийдэг. Их олныг хийж байгаа тэгэл нөгөө олон дотроос нэг нь аваа те энэ болох нэ гэдэг. Эхлээд нэг жоох хийж байгаа тэгээ сун чинь гарын дүүтэй бол тэгэл тэр үед тэгж л одоо 25 10 төгрөг 25 төгрөг өгөөл тэр чинь одоо их мөнгө шүү дээ. Тэгээ гуйрал мол будаа аваад ингээд тэгээд одоо тэр гуйдан дахын хэрэг гэдэг одоо бас нэг сэтгүүдээ би нэг зохиолч хүнд ярьсан тэгээд бичсэн. Тэгээд ер нь цэргээс ер нь хизээ гарсан. 90 онд гарах гад манай анги намайг гаргаагүй. Ерөөсөө тэгээд би гарах гад өргөдөл өгөөд байсан. Тэгээд би тэр оронд нь бас гарыг гээд яг гард ажил хийх хэрэгтэй байл одоо тэгээд амтал бас энэ хүнд байсан. Тэгээд 1992 онд одоо 4 сарын 22-нд би авцах хуурил хайж байгаа гэдэг одоо тийм гэрчлэг авсан. Тэгтээ өөрөө бол гаргадгүй байгаа гэдэг нэг авчихсан. Тэгээд тэгжэл мэдээ авдил ихсэн. Компани байгуулаад тэрэнд тэгээ амьдрал маань бас дэн дээр ч одоо тэгээд сурсан мэрэгчлэрээ л одоо айгүй сайхан одоо сурсан юм гэдэг чинь сайхан шүү дээ. Хүний өөрөө сурсан юм гэдэг чинь одоо хааж их соолоо идэх. А тэрэгт байхдаа би олон одоо мэрэгжлийн уралдаан тэмцээнд их олон төрүүлсэн. Аюулаас хамгаалахын нийгмийн аюулаас хамгаалахын яамны олон удаа хөдөлмөр аваргуулж исэн. Одоо ангийн олон удаа хөдөлмөр аваргуулж исэн. Би жил одоо 5 жил 34 жил ажил хийчихсэн. 5 жил. 34 жил ажил. Тэр үл яг хийсэн нөгөө цалингаар одоо цалин ямар хэмжээгээр авна те тэрүүгээр л одоо норм төлөв гарна шүү дээ. Хүн чи мэдээж одоо нэг та ганцаараа юу тэр хийсэн. Яг ганцаараа өөрөө яг тэргүүдээ хажуудаа ингээд сургана. Тэргүүд явдгаар яваад хийдэг юм хийгээл хийдэг цалингаа аваад явна шүү дээ. Би бол өөрийнхөө хийсэн юмыг л
хажуугаар нь цэргээ удирдаад явна өөрийнхөө хийсэн юмыг л 1 м квадрат чавар хийсэн тэрүүгээр л авна шүү дээ. Бас хүний сурсан юм гэдэгт бас цаанаас байгалаад бас авиас байдаг юм яадаг мэдгүй ямар ч гэсэн би гоё түргэн хийдэг чанартай хийдэг гологддгүй тий. Нууц нь юу байсан гэж боддгоо. Нууц нь яг хүний мэдрэмж хүний бас цаанаас л одоо юм бас байгалаа заяасан ч юм ямар ч гэсэн одоо хүний 9 м өдөрт 9 м квадрат хийдэг байсан бол 198 одоо доот нь 60 70 хийнэ гэдэг чинь бас тэр чинь нөгөө төлгөө нормч тийм байх шүү дээ. Өдөрт одоо шавар мавар чинь ингээд төгрөг 97 мөнгө өссөн шүү дээ. Тэгэхээр ингээд өөрийнхөө хийсэн тэр хөдөлмөрөөр ариун цагаан хөдөлмөрөөр тэр нормч гаргадаг байхгүй. Тэгээ би ч 5 жилийн гавчхаач мосгоод бол одоо тэгэл юмнууд авч ирсэн төө сайхан. Тэр надад аваагүй чаглал гэж байхгүй сайхан. Ер нь тэгтээ тэрэгт бол сайн ажиллажсэн. Хэдийн бүх хотроо заставаар явуулдаг шүү дээ сайхан. Одоо манай хэдийн тэрэг чинь одоо би 32 настай Монгол улсын гавьяа тодорхойлж ирсэн аа. Тэгээ би 43 настай Монгол улсын гавьяа 2001 оны болсон шүү дээ. Авцаг гэдэг одоо энэ үелөө орох гэдэг л та тийм ээ. 92 онд байгуулсан. Тэгэхээр анх авцаг хуваар эрхлэх аж ахуй гэж байгуулсан. Тэгээд таныг ус ингэж сонсчихсан. Өөрөө ерөөсөө нэг хүнтэй хуваар эрхлэх аж ахуй байгуулчаал уцаар өөрөө захиалга аваад өөрөө хийгээл өөрөө хүргэж өгөөл гээл ерөөсөө ингэж анх ажиллаа эхэлж исэн гэж сонсч байсан. Тэгээд та ингэ компани байгуулах үеийнхээ яг боломжийг болцсон. Бид нар гараад одоо компани байгууллаа тий. Одоо тэгээд ажил хийхдээ зурсан мэрэгжил барилгын мэрэгжил тий. Тэр үед би нэг айдын уцаа ашигладаг байсан юм. Уцаар захиалга аваад одоо манай айдч очих чинь тэгээд нөгөө захиалга аваад тэд ингэ захиалга авчиж бүгд ороо ирэх захиалга авна. Яг тэдэндээ хооронд энэ утас ингэ захиалга авна гэхүүд дүүрэн захиалга. Тэгээд одоо хаалга яаж хийдэг вэ? Нэг бодвол одоо тэгээд нэг найз залуугаа дуудаад тэрэн дээр туслаад өдөр зөнгөд нэг хаалга хийхээр 10-аад зэрэг хаалга ингэ эсгээ тавьчихдаг. Эсгээ нэг эсгээ тавина дараа нь наан дараа нь ингэ шатараад айлын хаалга өдөр тэрийг суулгана. Тэр юм чинь ингэ эргэлдээл яваад идэв байхгүй. Тэгээд яг хаалга үрээд явж байгаа нэг хуваараар хаж хон парамсгтай тэгээд тагтамагд баригчнаа нэг тагтаж чинь хулгай юм уу тэрж үргээл тэгээ парамсгоо чиний парамсг ямар очтой гэдэг ингээд болохгүй хаа нэг хаалга өгөөл тэгэл сайхан тэгжил одоо явж амьдрал хийсэн. Тэгээд би нэг Монгол банкны нэг 42 айл суудсан бас заслын ажилд олдохгүй бас сайхан ажиллавал одоо хүн чинь бас иймэрхүү хүн чинь тэгээд сайхан ажил нь өөрөө орж ирээд тэгээд Улаанбаатар компани 25 хүнтэй 7 цэргийн 7-ыг нэрвчсэн. Тэгээд 7 хүн одоо 25 хүнтэй цог ингээд тэр 25 хүний ажлаас бид нар илүү хийж ийсэн. Тэгэхээр яаж хийх вэ гэхээр хамгийн гол нь мэрэгжил би өөрөө хий. Одоо ингээд сайхан дэвшлээ яндлаа нөгөө тэгэхээр араас нөгөө түүд сургаад байгаа шүү дээ. Одоо ерөөсөө бас л нөгөө мэрэгжилгүй хүмүүс аваад ингээд сургадаг, ингээд заадаг, ингээд сургаад нэг араас нь намайг дагаад хийнэ. Тэд араас нь ингээд одоо шавар ингэж өнгөлн ингээл. Тэгээд ер нь хүнд бол одоо тэр заах сурах. Одоо цэргүүд бол ингээд юм заахаар айгүй гоё зөв заах юм бол айгүй зөв сурдаг. Одоо энэ мэрэгжил сургалтын төвийг ажиллаад хахад юм сурахгүй. Ер нь амьдралын яг практикта сурах хэрэгтэй байхгүй. Одоо тэр өрөөдгөө сайхан обоо наахыг сурах хэрэгтэй тийм хавар шүү дээ. Одоо ингээд нэг том заад обоо ингээд наадгийг тоосох ингэж өрдгийг ингээд онлын сайхан заагаа хичээл заагаад байгаа. Тэрнээс одоо юм сургаж авъя гэсэн хомол гарч ирэхгүй шүү дээ. Тэгээ сайхан ярих нь сайхан яриад байдаг. Тэгээд яг компани бол тэгж хаалга маалга ингээд дараа нь тасвар гээл янз янз юм хийж байгаа. 90 онд ч одоо дөнгөж эхэлж байсан үеийнхтэй одоо барилгын одоо тийм салбарууд бас хэцүү ховрол байсан. Тэгээд гараж бариад тэгээд 93 онд орон сууцыг ингэж барьдаг бол орон сууц барьж эхэлж байсан. Одоо хамгийн анхны орон сууцыг хизээ барьсан юм. Барьж ирсэн 93 4 онд барьж ирсэн. Орон сууц барьж эхлэв ингээл. Бүхэн барилгагүй. Агаагаар тийм. Багаагаар л ингэж явдаг. Монгол яг амьдралын хувьд яг 5 төгрөгөө 5 болгоод явчихсан. Өнөөдөр миний хувьд бол тэгээд энэ компани авахд ямар ч юм ховчлт авч үзээгүй. Яг л одоо өөрийнхөө цэвэр ариу хөдөлмөрөөр өнөөдөр 5-ыг 10 болгоод 10-ыг 20 болгоод ингээл амьдэрч байна. Компани хувьд бол одоо сайхан амьдэрч байна. Олон сайхан 4-500 ажилчгууд байна. Тэр миний арт одоо өчнөө одоо 3-4 мянган хүн амьдарч шүү дээ. Тэгээ нэг хэсэг бол Монголын бас барилгын салбар бүр зогсоод уналтанд орсон шүү дээ тийм ээ. Яг 90-ад оны үеэр одоо бүхэл салбар тийм байсан. Тэгээд
Тэгээ би ч л удалгүй яг миний одоо санджаар жигүүр гранд авзах трейд гэдэг манай үндэсний одоо барилгын компаниудын нэр сонсогдох болсон, барилгууд нь энэ тэнд сүндэрлэх болсон. Бас их яалтчгүй одоо Монголын эдийн засагт Монголын ард түмний амьдралд сайхан өгөөж өгсөн, орон гэртэй болно гэдэг чинь тийм буянтай сайхан үс. Тэгээд би харин бас боддог гэсээр нь яаж энэ компани, том компаниуд анх ямар замаар явж тэ энэ амжилтанд хүрсэн бэ гэдэг миний удаандаа тийм сонирхолтой асуулт байдаг гэсэн л дээ. Ихтүүлдэ энэ одоо миний хувьд одоо ганц онцлог нь хатууж дэвтээр хатууж те ер нь дайчин байх хамгийн гол. Хүн бол одоо тэрэг сурсан энэ тэргийн дарга одоо үүрэг даалгаврыг тайхан биелүүлж энэ одоо тэрэгт байсан энэ хувьд энэ байх хамгийн гол нь одоо ажлыг дайчин дэрдэг одоо нэг юм хэлвэл дуустал те давс ивл дуустал гэдэг шиг л ер нь миний зорилго бол ер нь тэгээ нэг юм хийхээ сайхан чанартай дуусгах л одоо зорилготой. Ер нь бид нар одоо социализмын үед байлаа. Тэгээ арчлан нийгэмлэг орохоор бид нар одоо ямар ч хувийн өмч байхгүй шүү дээ. Тэгээд одоо өөрийгөө л энэ компанид авч явж өөрөө л одоо дээшлэх одоо өнөөдөр ингээд зургийн машин ингээд гараараа зураа те нэг зургийн машин дараа нь орж зургийн машин зураад явж тэгж л бидний хэлээ. Тэгээд барилгын хэцүү юм аа одоо тэгээд 2008 9 онд бас хямрал болоод тий олон сайхан барилгууд ингээд зогсоол их зовлоо үзэж байна. Ер нь барилгын талбар хүн хэцүү. Тэгэхээр зарим одоо хүмүүс нь одоо ингээд барилга зэрэг газар тэглээ энд инглээ гэж яриад байгаа бол тий үнэхээр одоо орчин нөхцөлийг нь сайжруулах хэрэгтэй. Тэгэхээр манай энэ барилгын талбар бол хаач үтэх хэрэгтэй дээ энэ талдаа. Миний хувьд бол одоо зээл авахгүй л ингээд явж шүү дээ. Одоо өөрөө одоо бас Монголын сайхан үндэсний одоо хүмүүсийг дижиж явж байна. Тэгээ энэ бол төрүүд бас дэмжмээр байгаа. Тэгээ төр нэг талаас дэмжих хэрэгтэй шүү дээ. 21 дэх жилдээ ажиллаж байна. За ер нь тоо баримтууд тэдэн барилга, тэдэн аймгийн нутагт тоо баримт яриад явал хэцүү. Тэгээд олон орон сууцуд манайх бол ганцхан орон сууцаа загнахаас гадна одоо сургууль, цэцэрлэг, эмнэлэг одоо бүх 18 аймагт барьж шүү дээ. Ер нь энэ сургууль барьж сая одоо доонд сургууль ингээл бас бариад ашиглалтанд орлоо. Одоо миний нэг гоё том гайхалтай юм. Сая одоо Эрдэнэ дотоод одоо 6000 хүний тэнгэлдэг хүрээл байлаа. 6000 хүний. Одоо Эрдэнэ дотоод одоо тэр сумын төвчгөлийн ийм одоо юу байсан шүү дээ. Сумын төвчгөлийн ийм зүгээр сандлаггүй нэг ийм л юу байсан. Бид нар тэгээд одоо тэрийг Эрдэнэтийн 35 жилийн өмнө өгч шүү дээ. Бид нар одоо 6 сарын дотор барьсан. Тэр уг нь 3 жил гарan барих хэрэгтэй юм. Тэгээ бид нар орчин үеийн зуурмгийн үйлдвэр аваачиж тэрэн дээр нь тавиад тэр жагдаг машин миксер гэл одоо тэгээ бид нар очиод нөгөө зуурмгийн машин зуураад ингээд одоо тэр олон мянган куб метр зам барахгүй ш. Тийм сайхан орчин үеийн зуурмгийн үйлдвэр одоо тавьжаа тэр одоо технологиг хангах тийм орчин үеийн одоо ямар одоо бид нар ер нь тэгжил орчин үеийн тэр одоо зуурмгийн үйлдвэр нэг чанарыг бол баталгаагаар хангаж ирсэн тийм. Үнэхээр одоо чанартай юм хийж байна. Чанартай юм хийхин төлөө зайч хийхээс арга байхгүй. Тэгээ тийм сайхан тэнгэлт хүрээл одоо бид нар 3 жил 2 сарын хугацаанд барих Эрдэнэтийн 35 жилийн өмнө одоо бид нар 6 сарын дотор өглөө шүү дээ. Ер нь тэгээд нэг бодов шүү дээ. Барилгын салбарт ингээд жилийн 4 үйлдвэр Монгол гадаад одоо жилийн 4 үйлдвэр ажиллаж шүү дээ. Гэхдээ энэ жил дээр одоо 4 үйлдвэр сайхан ажиллаж байна. Монгол яах вэ гэхээр 5 сарыг эхлэн тэгээд 10 сарыг 6 сарын дотор л барилгаа босгоод ингээд юм хийх. Өнөөдөр Монгол ажилч хүнд байгаа. Бас хүнд цаг наргүй ажиллаж байгаа зарим тий. Цаг нартай ингээд ажиллахаар маш олон хүмүүс ингээд цуглуулаад ажиллаж болж байгаа. Тэгэхээр ер нь богинохон цагт л ажиллаж байна. Одоо тэгээд одоо ингээд 11 сар, 12 сар, 1 сар, 2 сар, 3 сар, 4 сар, 6 сар одоо юу хийх. Тэгээд зууны дотор заслын ажил хийвэл хийн. Тэгээд тэр заслын ажил бид нар дандаа л тооцоод явж шүү дээ. Ер нь өвлийнхээ цаг заслын ажил ингээд дотор хийж. Тэгээд тэрний зардал нь өндөр одоо тэр халаат малаа цаглаан тогууд хэцүү шүү дээ. Тэгээд 6 сар л барьж байна. Одоо өнөөдөр ингээд барилгын талбар ингээд 5 сар 4 сар гарчаад барилгын талбар эхлэх байгаа л бас л юунд одоо ягаад энэ эхлэхгүй байгаа. Тэгээд хүндэл байгаа л хэцүү л байгаа тий. Тэгэд ер нь хараад сүүлийн үед ч гэсэн хүмүүсийн дундаас тийм нэг яриа бас их үүсдэг шүү дээ. Дандаа барилгын компани хятад ажилчид их оруулж ирж байна. Гэт зарим нэг талаасаа за Монгол ажилчид бол юм хийдгүү, даарх уудагч тиймэрхүү бас сөрөг яриа байдаг. Танай компаниг бас ингээ харахаар дан Монгол ажилчид ажилуулдаг гэж сонсч. Энэ үнэн үү ер нь?
Тэгтээ ер нь ийм ер нь тэр захирж байгаа удирж байгаа даргаас шалтгаан. Өнөөдөр тэр Монгол хүмүүсийг хоолтой байлгаад явах уу гэдэг нь тэр хүний л одоо үзэмж те тэр хүний л одоо сэтгэл. Өнөөдөр монголчууд бол би хэлж ирсэн сая цэрэг сургаад барилгын талбарт одоо цэргүүд сургаад одоо мэрэгжил сургалт сургаад ингэ сайхан ажиллаж болно шүү дээ. Тэгэхээр бид нар дандаа арх уугаад дандаа одоо тавиг татаад тэглээ ингээл тэрүүл хотлаа бас. Яг гоо зарим хүмүүс нь хийхгүй далахгүй байж болно л. Тэр бидэд одоо цалингаа ойлгохтой хөөх хэрэгтэй, сайхан ажлаа хангалттай байлгах хэрэгтэй, нөхцөлийн сайжруулах хэрэгтэй. Манайханд одоо нийгмийн асуудлыг л одоо бид өөрийг хариуцлага асуудал орон сууц байранд оруулж аж чадхаараа л зүтгэх юм сайхан унаа машинтай болгох юм. Тэгээ ер нь одоо Монгол ажилтнууд энэ үнэхээр одоо ах. Ер нь бид л одоо зөв ажиллах хэрэгтэй. Бид нар зааж сурах хэрэгтэй. Гоё ажиллаж чадвал алт байна. Гоё одоо Солонгот одоо ажиллаж байгаа өөхөө махаа дулгаад л ажиллаад ингээд өдөр шөнөгүй өдөр өглөө 4 цагт гараад ороод тэгсэн Монголд ирээд ажиллах хэрэгтэй байна. Өрсөлд төс төвшөнд одоо байж чадчих байгаа одоо барилгын салбар. Байлгүй хоо одоо би бол ингээд одоо барилгын салбарт барилгын мэргэжил бол гоё. Үнэхээр одоо тэр одоо гадаа ингээд 8 хийгээд явах одоо урьдчаа нэг 100,000 төгрөг аваад ирээ явъя те. Тэгээд тэрийг 100,000 төгрөг аваад тэр эргээд 200,000 болохгүй яах 300,000 барилгын одоо өнөөдөр үнэлгээ бол гайгүй сайхан. Ер нь тэгээ барил залхуурахгүй ингээ мэрэгжлийн хүн өдөрт ингээд 1 метр квадрат чавар хийж байгаа. Одоо 7,000 төгрөг. 7,000 төгрөг гэдэг чинь жоохоо нэг хайчаач 1 метр квадрат чавар ингээ хийгээд 7,000 уу. Тэгтэл өдөрт яг за нөгөө норм 9 метр квадрат хийж бодъё. Тэгээ 9 метр квадрат хийчих чинь одоо 763. Зүгээр нэг ингээд сууж байгаа 763 одоо 63,000 төгрөг хийчих шүү дээ. Хин үгүй. Тэгээ өөрсөө бас ажиллах тэтгэл гаргах хэрэгтэй. Ингээ ажиллах. Одоо тэгээд барилгын үнэлгээгээр ярихаар одоо 1 метр квадрат бэлтаа одоо энэ одоо 10 мянган нааж шүү дээ. Тэг чинь өдөрт 5 метр 2 метр квадрат бэлтаа наахад мөнгө шүү дээ. Тэр чинь одоо цалин өдөр тэр барилгын ажилд өндөр цалин авч байна. Бас яг хийж чадж байгаа хүмүүс мэрэгчлэр ингээд сураад одоо өнөөдөр ингээд ажиллаа өдөр тооцоод за би өнөөдөр энийг ус тасаад хэдэн төгрөг авна гэх юм те. Энэ шавар хийгээд ялтаа наагаад өрлөг өрөөд хэдэн төгрөг авна гэж дандаа тооцоод ажихын тооцоотой бас ажиллах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр барилгын цалин бол бага биш. Өнөөдөр бас өндөр шүү бас. Хүний нөөцийн хангамж юу нэхэр байна одоо мэрэгжлийн одоо барилгын инженерүүд гэдэг юм уу цэцлэгааны инженерүүд Монголда хэр бэлтгэж чадчихжээ. Тэрүүд ер нь Монгол бэлдэж байгаа одоо сургууль төгсөж байгаа хүмүүсүүд зарим нь одоо амьдралын бараач гаалгаа. Яг онлол онлоор ингээд би бол одоо ингээд төгссөн хүүхэд ингээд авахаар голдогдоод идэв. Тэгэхээр ер нь одоо манай дотор ажиллаж байгаа ажилчин, мэрэгжлийн ажилчин одоо тэр 10 жил ажилд 15 жил ажиллаж байгаа нэг мэрэгжлийн ажил тийм үү. Тэгээд тэдний ингээд харьцуулахаар яг тэр чинь онл сурсан байна тийм. Энд чинь амьдралын бараачиг энэ хоёрын хооронд зөрөө байна уу? Тэгэхээр тэр хүнийг л одоо эцнээгээр ороогоор сайхан одоо мэрэгжлийн ажил ороогоор сургуульд оруулаад дотооддоо боловсон хүчийг бэлдэх хэрэгтэй байхгүй. Өнөөдөр ингээд манад 15 жил ажилласан засал чимээлийн хүн байдаг гэхэд одоо тэр хүнийг би одоо ороогоор эцнээгээр сургуульд оруулъя. Тэр онлын мэрэгжил эзэмших хэрэгтэй тий. Таанаа амьдралын энэ хэдэн хүн аваад зааж сургаад ингээд тэр мондөг инженер болж байна. Хоёрдугаар энэ залуучууд яг сайхан төгсөж байгаа, сургууль сая төгсөж байгаа хүмүүс байна тий. Тэр үл дадлага л их сайн хэрэгтэй. Дадлага одоо хийх бараачиг амьдрал дээр бол одоо дадлага хэрэгтэй. Бид нар одоо ингээд зарим одоо миний олон янзын одоо үзэл бодлоо олон янзын ажиллагаа явуулж байна л да. Одоо өнөөдөр манай одоо ажилчдын хүүхдүүдийг бид төлбөрийн дааж одоо сургалт сургаж байна. Одоо энэ олон хүүхдийн барилгын чиглэлээр нь одоо олон гэрээ хийгээд сургуулийн төлбөрийн даагаад одоо сургаж шүү дээ. Гэрээ хийж байна. Нэг удам дамжсан барилгач гэдэг. Тэгээд сургаж байна. Тэд нар яг сэтгэлээрээ гоё сурж байна. Ирээд компани дээр дадлага хийж байна. Миний нэг ганц цуцагтаа төхөр үнэлэх хэрэгтэй байна. Үндэсний компани жаахан төхөр ингээд дэмжээ те туслаад юм яад одоо ингээд туслах хэрэгтэй юм да. Үндэсний компаниг дэмжих хэрэгтэй байна. Бид нар ч одоо нэг том зургийн үйлдвэр авах гал ингээд чинь одоо асар их юм гарч байна.
Миний хувьд зээл авахгүй явж байгаа одоо 2009 онд 8 онд нэг зээл авч үзсэн. Ер нь тэгээд барилгын үндэсний компани дэмжиж бид өшөө олон одоо ажилчдыг ажлын байрыг хангаж одоо тийжээж явж боломж байгаа аахгүй бид нар одоо тийм боломж байна. Төрөөс нэлээд барилгын салбарт анхаарч байгаа юм шиг санагддаг л да. 40 мянган айлын орон сууцны хөтөлбөр гэж хэрэгцсэн. Одоо 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр гэж яригдж чинь энэ зөв нь одоо барилгын салбарын одоо мэдээж одоо таашаалтай дэмжиж ханддаг болоо. Одоо ер нь тэрэн дээр ямар байр суурьтай байдаг вэ? Хэрэгжилт нь ямар байдгийг мэдээж цаанаас нөгөө худалдан авах чадвар, хэрэглэгчдийн худалдан авах чадвар гэдэг олон зүйл яригдах байх л та. Олон зүйл. Тэгтээ 100 мянган, 40 мянган айл энэ төр гэж яриад байна те. Яриад байгаа хэрэгжих газар бол хэрэгжиж байгаа. Тэгтээ бол одоо тэр үл одоо манай хувьд бол одоо хэцүү. Бид нар яг барьж जैन 100 мянган айл орж байгаа ч юм уу, хөдөлгөөнд орж байгаа ч юм уу, оруулж байгаа ч юм уу би мэдэхгүй. Хамгийн гол нь тийм нэг мэдээлэл ингээд ирдэг энэ одоо танах орох хэрэгтэй гэдэг ингээд. Ер нь тэгтээ хэрэгжээд байгаа. Тэр одоо дээгүүр ажиллаж шүү дээ. Өнөөдөр одоо тэр 100 мянган зээл тусламж нь хайшаа очиод байгаа. Тэрийг би олж харахгүй л байна. Тэгээд тэр 40 мянган 100 мянган айлын хэрэгжээд байгаа л яриад байгаа. Тэгэхээр би л хэлээд нь шүү дээ. За яг энэ барилгын одоо хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал яриад байна. Тэгээд бидний орчин нөхцөл хэцүү шүү дээ. Бид нар одоо ингээд орчин нөхцөлөө сайжруулах гал хэн зэнзэл үдчихэж байна те. Би барилгачтай хороол барья те. Барилгачтай одоо өнөөдөр хороол барих хэрэгтэй. Барилгачтай одоо төсвийн байгууллагын хүмүүс ингээд ажлын одоо сайхан орон сууц ингээд хангаж байна. Төр хангаад байна те. Тэгэхээр өнөөдөр бид нар одоо тэр барилгачтай сайхан орон сууцд оруулъя. Барилгачтай бас одоо бас ядаж энэ тэндүү одоо хэцүү шүү дээ барилгач бод нэг талаас орон сууц нөхцөл ингээд дандаа шавар шавхаад ноцлол ороо ирдэг усанд орж чадахгүй гэртээ ингээд үнэтэй. Тэгээ барилгын орол барья гэж би олон хүсэл тавьсан. Бо төгсөл хийсэн. Тэгээ тэр үедээ 40 мянгатын одоо хороолыг би солиё гээд дээр 40 мянгатын хороолд бас дураг төсөл хийгээд ингээд ерөөс биелэхгүй мэл. Зөндөл явж байгаа шүү дээ. Тэгс мөрлөө даа тгий ингээд тэгэд байхгүй. Ер нь хэцүү юм. Ер нь тэгээд Монголын барилгачид бол үнэхээр нэгдээ нягтраад ингээд сайхан ажиллах юм болохгүй байхгүй. Ерөөсөө үнэхээр одоо Монголын барилгачид хүчтэй. Тэгээ ер нь төрөлтөө үндэсний үйлдвэрийн сайхан дэмжээд одоо энэ манайх бол одоо зуурамгийн үйлдвэр асар сайхан одоо хөгжигдсэн техник технологи байна тий. Тэгээ энийг одоо тэр төсөлмөд хамруулад ингээд бид рүү хэцүү газар олдохгүй. Нэг газар авахаар хэлүүлтэй хэцүү шүү дээ. Ерөөсөө нөхцлөл одоо хэцүү. Айлын нэг овцгооцор газар том хороол би том хороолд газар авч чадахгүй л шүү дээ. Одоо надад энэ барилгын үндэсний компани нэг том хороол барилгын хороол гээд би яриад байна. Тэгээ тэр сайхан хороолын газар өгч бид барьна шүү дээ. Айгүй сайхан одоо бариад одоо барилгатай сайхан өөрснөө дотроо заслаа хий. Тэгтээ ажил татлууд сайхан тэд тухайн ажлууд гоё байр орчин үеийн сайхан залуучууд ороод би өөр тэрийг төсөж байгаа юм. За Улаанбаатар хотын одоо маш тулгамдсан хэцүү асуудлын нэг бол утаа, агаарын бохирдол. За энэс гарах гарцааг бол бас орон сууцжуулах одоо хөтөлбөр гэж зардаг. За нөгөө талаас гэр хорооллын орчин нөхцөл, амьдрах орчин нөхцөл мөн одоо төлөө нөрсөн сахуулаад одоо ариун цэврийн байдал, усны асуудал тийм ээ. Тэгэд энэ дээр орон сууцны эрэлт бол маш их байдаг. Тэгээ хамгийн гол юм нь одоо яг энэ эрэлт нийлэлт хоёр уулзах бол үнийн асуудал болдог тийм ээ. Тэгэхээр энэ үн буурах болоо гэдэг асуудал бол худалдан авагчдын, үзэгчдийн бол бас тий байнгын хүлээлттэй одоо ийм асуудал байдаг л та. Тэгэхээр ерөөсөө Монголд би хэлсэн шүү дээ дөрөнд одоо ер нь бид нар 4 сард эхлээд 10 сар гээд подкаст орч тий. Өнөөдөр энэ утааг одоо арилгах бол олон арга хэмжээнд байна тий. Энийг бид нар Монгол улс маань нэгтээ нягтраа тий. Орон сууцчууд маш их бодлого. Тэгтээ манайд бол хэцүү шүү дээ. Энэ захилгаан станд барих хэрэгтэй, түргэн барих хэрэгтэй. Тэгээ усан хангамжаар яаж хангах юм? Одоо тэр ороод ингээ барил гэдээ яриад байгаа бол шүү дээ. Одоо тэгээд барил гэдээ яриад байна. Тэгээд тэр усан хангамжаар яаж хангах хэвээр энэ нөхцөл яах хэвээр. Манайх энэ 90-ээс 7 дараа байна шүү дээ. 90-ч одоо эхлээд ерөөсөө тэр усан хангамжийн бохрыг хийгээд согмын татаад за та тийч барилгаа барь энэ компани. За тий хэрэгтэй үү. Уцаа шийдээ. Одоо тогоо шийдээ. Ингээд шийдчээ та нар ийш оч гээд. Тэгээд ингээд сайхан нөхцөлийг ингээд би хийж шүү дээ. Тэрнээс одоо тэрийг сайхан хангачаа за энэ та нар гэр хороол бариад гэр хороол одоо энэ байж орон сууц барья гээд ингээд бодлого нь их гоё зүв явах хэрэгтэй. Яриад байгаа.
Тэр утаа бол үнэхээр хүнд байна. Утааг бол арилгах хэрэгтэй. Одоо зүгээр зоригтой алхмууд л хийх хэрэгтэй. Амжилтанд хүрсэн хүн гэдэг бол танихаар ямар хүн байдгийг бол гэж сонирхмаар байна. Хүн бол одоо өөрийнхөө сайхан зорилгыг биелүүлэх хэрэгтэй. Хүн би л одоо барилгач мэрэгчлээ хүн те. Би өөр одоо тэр алт ухаад одоо тийш явах надад тийм сонирхол байна. Өнөөдөр хүн өөрийн сайхан зурсан мэрэгчлэрээ одоо ажиллах хэрэгтэй. Ер нь амжилт бол үнэхээр одоо хүн бол бас энэ компаниг авч байгаа үед амжилттай ажиллахыг бодно шүү дээ. Тийм учраас одоо манай амтлаг дээд компанийн хувьд л одоо бид нар бас миний хувьд бол одоо манай компанийн хувьд бол үнэхээр одоо нийгмийн харилцагууд үргэлж чадчихвал гэж болж байна. Одоо 1990 оноос хойш одоо бүхчүүд ямар байлаа, морь одоо соёл хатууг соёл маань ямар байлаа. Энэ өв соёлыг авч явахын тулд бид нар бас нийгмийн хариуцлага үүрж яваад энэ олон хүмүүсээ тэжээж яваад ингээл одоо хүний сайхан амжилт гаргаж явах гэвэл одоо гайхалтай үстэй. Тэгээ таныг бас Олимпийн аварга төвшин баярыг анх хотод хөтлж оруулж ирсэн гэж сонсч ирсэн байна. Бас тэр талаар бас дурсвал. Тэр үл яг энэ одоо миний хувьд одоо бүхтэй хайртай. Одоо манай Булган аймгаас агуу одоо аваргууд төрсөн. Лувсан жамбаа аварга, одоо Намхаа аварга, Төвдөн дөрц аварга, одоо Олимпийн аварга одоо энэ давааж байгаа гэдэг олон сайхан одоо Булганаас дандаа анх төрдөг шүү дээ. Тэгэхээр тэр одоо миний бодлол ер нь тэр сайхан бүхийхэн соёлыг бид нар одоо 1990 оноос 93-4 оноос дойрцсон буу гард олон сайхан бүхчүүдийг бид нар авс тэрэ таньжуулаа тий. Тэр үуч нь одоо хэцүү л байсан бүхчүүд маань амьдрал тайлам ямар үлээ тий. Тэр одоо хямралын тийм үед л авлага тэмцээг гэж сайхан байгуулж авч явж ийсэн. Тэгээд Булган нутгаас олон сайхан одоо бүхчүүд гарахыг одоо бид нар мөрөөдөж тий харж соргоор харж явна шүү дээ. Тэгэхээр би нэг харсан юм а энэ жуудаагаар энэ тэр хоёр жуудаагаар барилддаг юм байл. Аюу сайхан барилддаг юм байлээ. Тэгээд би энэ бас тэр хоёр дуудаад уулцсан. За та миний хоёр одоо ямар сургууль орвол яамаар байна энэ ах нь хөвөлд авъя л гэж. Тэгээд хөвөлд авъя гэсэн. Тэгээд би за намар сайхны айрыг аваад яваад очиороо л гэж хэлсэн би. Тэгээд би бас бодож ирсэн одоо олон сайхан аваргууд их мөнх баян мөнх аварга одоо Батэрдэн аварга энэ төр гэдэг сайхан хүн. Тэгээд намар айргаа бариад ирсэн. Би нэг дэлгүүр нэг том мөнгө аяг аваад тэгээд яах гэж хаана очих юм гээд хоёр ч одоо хаан сургууль ямар сургууль өгч яана гэдэг одоо тэгээд ирэхээр би мөнгө аяг аваад одоо тэгээд Батэрдэн аваргад хүлээлгэж өгсөн. Яг ингээд Батэрдэн аварга бол яг тэр дорны шалгдаг юм билий. Айгүй нарийн шалгдаг. За тэгээд тэсний манай төвшин баярыг одоо шалгаад жуудаа модод аав сайхан амжилт үзүүлж магадгүй. Зам бөрөвчл бөх болох байхтай ингээд наргаад бид нар энэс та чивэл сайхан бийж байгаа таатвал сайхан бөх болно гэдэг энэ хотыг тэгж хэлээд би мөнгө аяхтаа айрагтаа ингээд Батэрдэн аварга өөрийн одоо хөдөлмөрийн лидер урд заан байсан шүү дээ. Тэрэнд аваач өгч ирсэн. Тэгээ яг гоо тэр заан одоо ажил амьдралыг би даацгаж одоо тэр хөдөлмөрийн нэмлийг одоо гадна таал тэр заал одоо дээвэр мэврэг бид нар одоо янзлсан. Манай компани өөрөө янтаа энэ сайхан бүх дөрүүдээсээ гэдэг л одоо сайхан амжилтууд хийсэн. Тэгээд энэ хоёрыг бол одоо тэр сургуульд өгсөн. Тэгээ яг би өөрийнхөө байр манд амьдруулсан. Тэр үл одоо тий миний яасан гэхэд ямар ч гэсэн сургуульд нь оруулж байгаа сайхан одоо өнөөдөр сайхан бас Олимпийн аварга төрөхөд бас өөрөө хувь нэмрээ оруулжээ. Тэр гоё Олимпийн аварга төрөхөд одоо яг зурагтаар хараад ганцаар ингээд нэг тамтын мөчгээд сууж лээ. Тэгээ сайхан дараа нь одоо Олимпийн одоо мөнгө медаль авсан агуу сайхан амжилт үйсэн. Ер нь тэгтээ компани бол энэ барилгаа бариад ингээд явхаас гадна энэ одоо орон нутгийнхаа сайхан одоо хүмүүсийг хайлж явах хэрэгтэй. Сайхан бүхчүүд сайхан одоо хүмүүсийг хайлж нийгмийн хариуцлага гэдэг нэг хумсралч ил явах хэрэгтэй гэж би боддог. Одоо 90 оноос хойш бас морийнхаа төв соёлын одоо олон сайхан одоо ажнаа захирал одоо Батэрдэн үстэй те одоо манай морь олгоны ерөнхийлөгч байлаа. Тэгэхэд дагаад одоо бид нар бас чадхаараа туслаад дэмжээл ингээл одоо морь олгоо сайхан хөгжиж ийж шүү дээ. Одоо надад бол бас сайхан одоо агуу адуунууд байна. Адуу айгүй сайхан одоо хурдууд байна. Ингээд юм хийх тусам тэр сайхан бас хүч чадал энерги одоо сайхан одоо
миний тэр хар морь гэдэг одоо дөндөг гарууд 3 төрүүлээ. Тэр лаанд бар гэдэг одоо ирээдүйн төмийн их гэдэг одоо сайхан уралдаан болоход одоо лаанд 200 төрүүлээ. Дараа нь одоо улсын наадмаар хатуураад ингээд километр гараа хатуураад ингээд дурхаар орлогоо ингээд одоо уярга яваад гэсэн. Тэгээд хотод төрүүлж машин аваад говь шанхад төрүүлж машин аваад тийм агуу хурдан буян бол энэ компанид бас тогтож юм шиг их баярлж өгдөг шүү дээ. Нөхөрлөлтөө өмч гэж бас хүн бас хэлдэг юм байлээ. Одоо аль зэрэгт байх үеийнхээ он жавуудыг цуглуулж бас их арга хэмжээ зохиож исэн. Одоо хүртэл холбоотой байдаг. Бүр 10 жилийнхаа хүүхдүүдэд ч гэсэн одоо нутагтаа очиод тэднийг бас баярлуулж яадаг гэд тийм бас юм сайхан дурсамжс хүн хуваалцчихсан. Ер нь тэгээд хүний амьдралд бол хүний амьдралд бол тэр сайхан олон сайхан боломжууд байдаг тий. Өнөөдөр би бас 10 жилийн хүүхдүүдийг одоо байнга л одоо ч гэсэн уулз сайхан уулзаж үдээж явд. Одоо 10 жилийн хүүхдүүдтэй одоо тэр хүүхдүүд бас данс гэдээ байна бас. Анти данс гэдэг одоо данс явж идэг. Манай онжууд гэдэг одоо би монголчууд онжуудаа Монголд анх удаа цуглуулж уулзаж илээ. Онжуу. Тэгэхдээ одоо тэр Төв аймгийн мэрэгжил сургалтын захирал яг л миний нэг оны зэрэг одоо миний хажууд л ингээд одоо байсан байл мэдэхгүй л яваадсан байхгүй. Тэгээд л онжуудыг энэ цуглуулах гээд би нэг сэтгэл гараад одоо нэг зарлал өгд юм аа. 1960 төгрөг анги одоо нийгмийн аюулгүй хамгааллын 1960 төгрөг ангид байсан одоо 76 оны зэрэгүүд уулзалтай гэдэг ингээд зарлал өгөхгүй. Тэгж чи одоо бид тэр их богино хугацаанд өгсөн юм а. Тэр 7 хоног одоо зарлал. Тэгсэн чинь одоо 300 гаруй тэрэг байх хэвээр. Тэгсэн чинь нэг 78 зэрэг ирлээ. Яг 78. Тэгсэн чинь өмнө говоос уцтаа баян үлгийгээс уцтаад яаж энэ 7 хоног ингээд одоо уцаар яриад нэг онууд хоорондоо тэгээд 3 жилийн тэргүүд 78 зэрэг ерөөсөө уулзсан чинь үнэхээр гоё юм. Одоо бүгдээрээ нэг 3 жил 10 жил 10 дугаар анги төгсөн 3 жил зэргийн албаас чи асар их зовлон үзсэн. Тэгээд тэр үе чинь тэргийн диктатур чи хүнд байсан шүү дээ. Одоо тэгээд 78 тэрэг ирсээ. Тэгээд би нэг буудал байрлуулаад тэгээд за энэ хотмод үүсэх байхад ямар газар явуулд ингэж ерөөсөө нэг тэргүүд ирээд хот нэг үдээд яг танаа хийсэн энэ ордны ардлын тамганы хөшөөнд дээр нэг очиж мөргий. Танаа зүвчэн дээр оръё. Ангийнхаа одоо туганд очиж мөргий. Тэгэл 3 үргэл надад өгсөн. Тэгээ бид 3 хоног тэр буудалд сайхан өрөө тэгээ тайван гэ сайхан амраагаа. Нөгөө оны зэргүүт яадаг гэхээр ерөөс харах дургүй. Үгүй сайхан онжоо тийм байсан гэл одоо хөөч өөрөө тэгээд нард ингээ тэр наваг тэгж содчихсан ингээ 9-7 юм яа. Айгуу гоё бас уулзалт болсон. Тэгсэн чинь ингээд тэр үе манай ангийн дарга одоо охины орондоо гэж байсан. Охины орондоо ороотын дарга, садаан дарга одоо бүх дарга нь ирдэг юм биш үү? Тэрийг бид нар дарга нараа өөрийгөө ганцхан дээр мартах гэдэг. Тэгээд тэтгэлээр яваад ирдэг юм шүү дарга нь. Тэгээд манай гэж ороо нөгөө тэргүүд 78 тэрэг чи нэг хордоод ингэж агсаагаад ороон тоё тоо гэдэг. Тэгээд жагсаадаас намайг гаргаад одоо нөгөө тэрэг багт нөгөө жагсаатаа баяр хүргээд энэ баяр хүргэж намайг жагсаатаа гаргаад баяр хүргээд ингэсэн тийм сайхан түүх дурсгал Монгол анх удаа болж тэр одоо хажууд байгаа найзууд одоо энэ манай инхүү хатар гэдэг одоо жагсаатын дарга байсан. Тэрээс их гоё одоо шин тэрэг багт жагсаатын дарга байсан байхгүй. Шин тэрэг жагсаатын дарга гэдэг яг тэр одоо би 2 дугаар ороод байсан. Манай тэр инхүү хатар 1 дугаар ороод байсан. Тэгээд 1 дугаар ороод нь хойдолтой. Тэгээд камаад номхон тэр хэсэг амар гоё хоолойтой. Урдуур ингээд үүдээр ингээд гардаг. Тэгсэн урам зэрэгс үний чинь одоо гоё камаадлаад ингэсэн чинь үгүй чи миний оны зэрэг камаадлаж байгаа шин зэрэг цаана хүмүүс татуулаад аль тамлуулж нэг аль зэргүүч одоо бас хитвэн шүү дээ. Тэгээд гутлын ачаасан чи тэгтэл үүд камаадлаа тэрс сайхан шин зэрэг жагтаан дарах шүү. Тэгээд ингээд явж байгаад бас айгүй гоё бахармтай. Одоо манай Өөрөнгө аймгийн төгрөг сомд байд төмөр тогтог гэдэг. Одоо Мянхаваатар нэг аян цагийн дуу тэгээд канад тоглосон тэр гоё дүүдгч. Одоо сая Ану хатангийн ямар дүр тоглосон тэгээд тэгээ битээр бас ингээд цог үлэрсэн. Тэр одоо хөдөө жоохон дээд сургуулийн нэг авгаад дуусан. Тэгээд авгаа нарийн төгс болоогүй тэгсэн чинь тэр авгаа тэгээд тэр чинь удираад үлдсэн байсан.
Тэгээ битээ чи одоо миний хажууд айгүй гоё дуу дуулна. Гоё дуулна шүү дээ. Би ажил ингээд чавар ингээд амд юм хийж идэх. Миний өгсөн дуу гоё дуулаадах гээд. Амар гоё. Яг л хажуудаа магнитон тавьчихсан. Үнэхээр тэр одоо ориг хоолоогоор ингээд гоё дуул. Одоо ч гэсэн тэр гоё дуул. Би нэг олон сайхан дуунуудын бас ивент итгэсэн. Тэгээд дандаа ууддаг. Одоо сая одоо таны эцүүд орж ирэх юм нь уцаар иржээ. Өөрсдөө ингээд сайхан залгаад энэ онжуу тэр үеийн сайхан цаг мөч дуулдаж дараа нь одоо бас тэгээ тэрнээс хойш л одоо онжуудад одоо сая байнга л уудаж шүү дээ. Эдгээр манад бас зарим нь ажиллаж байна. Амьдарч байна. Одоо тэгээд энэ бас гоё юм аа. Энэ оны цэргүүд Монголд одоо анх удаа 10 жилийн хүүхдүүд ууддаг гэж ярьдаг байсан тийм. Оны цэргүүд ингээд сайхан ууддаг их гоё уудал болсон тийм. Бас уран бүтээлчдэг нэлээд дэмждэг гэж сонсч байсан. Бас өөрөө ч дууны бас хит хитэн шүлгийн автор болсон гэж сонсч байсан байна ер нь. Тэр талаас нь миний нэг өгөөч яг хай нэг мээжгээ бодоод энэ төр хүмүүсээ бодож хайлт хүн чинь бод сайхан уян галзан гоё ая тий гоё үг орж ирдэг юм байна. Тэгээ яг хай нэг дэмдэглэн дэвтэр мэддээр би чи надад ийм нэг даваадахгүй шүү дээ бас юм байна. Тэгээ нэг би нэг хоёр дуу бичсэн. Тэр яг ичитэй зариусан дуу хийсэн. Тэр хоёр дуу бичсэн. Тэгээ тэр дуу маань сайхан дуу. Тэгээ хүмүүс одоо намайг бас одоо компани хүндлэж асар олон дуу хийж өгч байна. Одоо миний дуу бараг 20 гаруй дуу байна. Энэ хүмүүс одоо яг компани хувь одоо талаас нь хүмүүс чинь одоо автомобиль мэдээгээр хүн байдаг одоо намд оруулж тий оруулахын тай гоё одоо дуу хийх сая одоо тэр хонгор халтсан морь гэдэг мондөг одоо надад тэр хонгор халтсан гэж сайхан морь энэ ман дуу тэр хар морьны дуу яанд барын дуу гэдэг аюу олон дуунууд гаргаж хүмүүс ингээд өгч энэ тэр дотор аюу олон сайхан дуунууд одоо миний хийгээд ингээд сийдийн дээр үчээд ингээд сийдээ гарах одоо асар олон дуу байна. Хүмүүс хийж байна. Яг миний хэд хай нэг одоо ичигээ үнэхээр одоо эргээд ирэхэд ижим нь болсон нутгаа гэд нутгаа дурстай сайхан аяа сэтгэлүүд гарч идэг юм байна. Бас тийм нэг дуу хай нэг тийм завгаруул нэг юм бичээл ингээл тийм. Таныг бас нутаг орондоо их зүйл хийдэг. Булган нутагта тэг компани авцагт трейд гэд нэрлэлчихсэн. Тэгээд их байгальтайгаа бас их тийм хүндтэй харьцдаг. Нутаг орондоо их зүйл хийдэг. Одоо хамгийн сүүлд гэхэд бас нэг тийм их цагаан суурга гэдээс төсөл хэрэгжүүлж байгаа гэж сонсон. Миний ганц их сонирхол уул усаа их хүндэлж шүтэж явдаг. Уул ус чинь амьд организм. Тийм учраас уул усаа шүтэж уул усаа хайрлж ингээ сайхан явах бол одоо хүний ад жаргал шүү дээ. Одоо хүмүүс одоо нэг лам уучаал аль тэр мод хөдлөсөн байна, тэр тэгсэн байна гэдэг. Ер нь тэгэл уул усаа би л хүндэлж шүтэж явдаг. Манай авдаг хайрхан бол мондөг сайхан ангай. Одоо додоо хайрхан бие харсан тийм сайхан хайрхан богдуул ингээд ороо харагддаг. Авдаг хайрхан бол одоо бормортой баатар хүний домогтой тийм Арслан баатарын домогтой сайхан ангал да. Авдаг хайрхан ууланда би нэг очоо мөрөхөд сайхан л да. Үнэхээр урамтай. Тэгэхээр одоо авдаг хайрхан уул аваад жүтэж явдаг. Тэгээ болгон нутгаа би чаддаг. Болгон нутагтаа бол одоо төрсөнд их бахарч өгдөг. Манай болгонд яг анхдагч орон үнэхээр одоо тэр агуу хүмүүс байна шүү дээ. Тэр цогтун дайд чин андарж гэдэг одоо тий алгамар дамдар гэдэг агуу одоо яриад уурхай чин давааж угаа хончоо очиргаа гэж олон цаг хүмүүс одоо Монголын ууган агуу хүмүүс байна. Энэ үл одоо уул усаа шүтэж хайрлж тий уул усаас л гарч ирсэн тэр сайхан агуу одоо Дөвшин баяр гэд тэр сайхан одоо тэр заан одоо харахад заан шиг тийм гоё сайхан уул гэж сайхан уул тэр дотор одоо олимпийн агуу одоо хоёр алтматад авах шахсан шүү дээ тийм сайхан хүмүүсүүд уул усаа сайхан сэрдэм өргөж одоо ингээд явах хэрэгтэй юм аа. Энэ утга учиртай бас байх хэрэгтэй шүү. Тэгээд энэ за миний хувьд бол одоо болгонд одоо алдрын цамхаг гэдэг сайхан цамхаг хийж байгаа. Одоо 25 м өндөр яг миний хувьд л өөрийнхөө олсон марал одоо хийж байгаа тэр алдрын цамхаг гэдэг одоо тайсан толгой шиг юм сайхан одоо бас энэ зураг нь байгаа. Тэгээд юм хийж байна. Тэр бол одоо гадна талаараа одоо Монгол тэр үл яг ийм гурвалж юм байгаа. Гурвалжийн голын өн чинь 25 м. Тийм. Тэгээ гадна талаар яах вэ гэхээр өнөөдөр цогтун дайж гэдэг хүний үйл явдал баримлаар гарна. Тэгээд чин андарч яг үйл явдал нь одоо яг манай дайсан толгой. Тэгээд Дандар Баатарын үйл явдал одоо Гүрэрчээ Баатар гэж одоо манай агуу хүн байна. Ингээд үйл явдал ингээд олцоод харахад тэр баримл харагдаа. Дотор талдаа манай
190 гаруй одоо хөдөлмөрийн баатар гавьяатын чэд төс байх. Тэрийг л одоо бид нэр одоо өөрийнхөө өрөнгөл одоо бас юмнууд нь босцсон. Одоо ганцхан чимгэлгэл үйл юм. Дээр нь одоо энэ их цагаан цовраг гэж одоо мондөг цовраг хийж байна. Энэ үл яах вэхээр одоо Монгол үл Аз төвд байхгүй юм цовраг. Энэ үл одоо 1990 онд одоо ард түмний хүсэл дээр хийсэн одоо тийм хийсэн одоо санаачлагаар ард түмэн одоо анд өгд дэмдэд туслан хийсэн одоо энэ одоо тийм цовраг. Одоо энэ үл их сан 1870 онд усан нохой жил ингээд тэр Чингү хамтарч одоо гэдэг хүн барьж эхэлсэн байлээ. Бариад ингүү тэрийг 30 жил барьсан байлээ. 30 жил барьсан байхгүй. Дандаа байгалийн чулуу гэдэг аюу гоё сахарч ийм одоо манайх чи цуурий болгооч ийм зохиж байгалийн чулуугаар хийсэн зураг байхгүй. Тэр одоо үнэхээр одоо гайхалтай зураг. Тэр зургийг одоо би бүтээж байна. Тэгээ энийг бүтээхээр одоо ард түмэн хандив өгнө гэж ярьдаг те ард түмэн одоо хандив өгөөд байх юм одоо алга тэгээд бид өөрийнхөө хөрөнгө гаргаж яана улсаас одоо бас хөрөнгө гаргаж яана. Тэгээ тэр одоо гэсэн тэр цовргийг бол дээр үед одоо тэр уулын хараар яв дүүжингээр ингэ тавьж барьж ийсэн гэж байгаа. Уулын хараанаа өрөх тэр том чулууг хараанаа өрөх хэвээр дүүжингээр тавьдаг. Тэгээ одоо бид нар бол бас чулууг нь яг байгалийн одоо чулууг тэр уулын хартай цохиж байгаа байхгүй. Одоо би энэ зурган дээр ингээд хараад байгалийн одоо чулуунууд ингээд цохоод одоо гаргаад энэ хүмүүс асар их яг өөрийн гараа зогсож байгаа шүү дээ. Одоо өөрийнхөө гараар ингээд чулуунууд ингээд зохиж гаргаж байгаа. Тэгээд энэ одоо уулын хялтай чулууг нь үдээ доош нь буулгаад тэгэл тэр одоо 9 давхар 32 м өндөр. Тэгээ борхон 3 м одоо дотор 3 м тийм борхон байна. Бараг 9 давхар барилга 10 давхар барилга шиг тийм юм шүү дээ. Тэгэхээр энэ чулууг нэгэд гараа зогж байгаа утгаар яг удаачралтай чулууг уулаас булга гаргаад хийнэ гэдэг үл. Манай булганы ард юм бол энийг шүтж байгаа. Хөөж үнэхээр одоо энийг босоосаа л гэж байна. Энэ үл одоо манай булганы ангатгч хаанаас яаж төрөөд байгаа юм те. Энэ цовраг гэдэг чинь бас учиртай шүү дээ. Энэ сайхан цоврагыг одоо бүтээ ийм цовраг очоод одоо нураацсан 30 тонн хэлбэлээ нураацсан л гэж яриад. Одоо энэ дотор 200 гаруй машин арц орно. Дотор нь жүнчгэл арц орно. Тэгээд байгалийн одоо Эрдэнэтийн уулын одоо чулуу 9 эрдэнэ орох хэвээр ийм сайхан юм бүтээж байна. Бид нар бас болцоогоор хийж байгаа. Одоо хамгийн гол нь удаад байгаа юм энэ жил бас мэдээд хүүлчихнэ гэж бодод. Хойтон гэдэг энэ бид дуусгах гэж бодод байгаа. Бурхан одоо хийлэхээр бас захиалал хүмүүстэй яаж байгаа. Энд чинь асар их хөрөнгө гарч байгаа шүү дээ. Одоо миллиард гаруй төгрөгөөр барих хэрэгтэй. Уг нь бол 400-800 гаруй сая төгрөгөөр барих хэрэгтэй. Тэгэхээр энэ цовраг бол агуу. Одоо энийг бол одоо цовргийг одоо бид тайл ингээ тавиад одоо сурчлаад ингээ ярьсан байх уу. Сурчлаад ингээ үүсэх юм үнэхээр гайхалтай юм аа. Бид байгалийн тэр чулуугаар л одоо дээр үед одоо 1800 онд энэ чулууг яаж зогсоо. Одоо яг л тэр гоё Монгол бичгч ингэ зохиж хийсэн чулуу байгаа байхгүй. Бид нар тэрэнд яг хүргэж хийнэ гэж байхгүй. Энэ бол агуу бүтээн байгаа. Бүтээл. Энэ бол түүхэнд байхгүй, Монгол улсад байхгүй. Түүх дурсахны агуу юм шүү дээ. Бид нар бас аль болохоор одоо хэдийн дуустаараа тий одоо ард түмний дэмжлэгөө байвал одоо түргэн дуусна шүү дээ. Тэгээд ийм л сайхан бүтээн байгуулалт хийж байгаа л да. Олон сайхан бүтээн байгуулалт одоо булган нутагтаа бол хийж байгаа юм. Ерөнтэй за өнгөрсөн хугацаанд ямар одоо үйл явдал төр гэдэг юм ямар зүйл хийсний хатаар өөрөөр хамгийн их бахархчихсан бэ? Одоо баг залуу байхдаа, цэрэгт байхдаа ч юм уу дараа нь тэр барилгын ажлаа эхэлж явах үедээ бахарж ийсэн үү? Тий, бахархчихсан. За би өстой аваа юм хийчлээ да за. Тийм юм одоо бодвол би одоо 2000 одоо барилгач хүн чинь одоо барилгынхаа одоо төрийн сайхан шагналыг одоо ерөнхийлөгчөд авсан. Одоо гавьяат барилгын авсан их баярлалаа. Одоо Монголын миний одоо нэг хэлсэн түрүүнд одоо ажил хийгээд одоо тийм ээ хамгийн гол нь яг өөрийнхөө сурсан мэргэжлийн ийм сайхан одоо Монголынхаа энэ төрөө ерөнхийлөгчөөс одоо ийм өндөр цагийг авдаг. Миний агуу баярлал. Энэ жил 2012 онд ч одоо би морин холбооны одоо алтан морь гэдэг том шагнал авсан. Тэгээ Монголын морин спорт уяачдыг одоо шилдэг 3 жил хандивлагч. Шилдэг 3 жилээр. Одоо тухайн үед 90 он одоо гэдэг чинь одоо бас тэр үед хөндөл байсан үед одоо тэгээ 2008, 9, 10 оны шилдэг ивент итгэж. Одоо шалах 3 жил дараалан шалгаж байсан. Тэгээ 12 онд ч одоо
алтан морийг чагналуулаа. Алдар туяа чад ерөнхийлөгчөөс гоё чагналуулаа. Ерөнхийлөгчөөс одоо чагналуулсан. Одоо би ерөнхийлөгчөө бас их сайхан хөндлөж явдаг шүү дээ. Бас одоо ерөнхийлөгч одоо манай захиагийн илүүд одоо сайхан ерөнхийлөгчүүд одоо би ямар зүйлд холбоотой гэхээр одоо үнэхээр хүний юм бас одоо намайг одоо 1988 89 онд одоо би одоо намайг суралцж ирсэн. Улаад цанаас суралцж ирэхч одоо илүүд одоо ерөнхийлөгч одооны ерөнхийлөгчтэй суралцж ид намайг одоо суралцж ирсэн байхгүй. Одоо тэр үед одоо нэг олон улсын уулзалт болоод энэ юу нэг байрлалын нэг зөвлөгөө болоод бас их төлөөлөгчөө сонгох гэж яалаа. Тэгсэн чинь илүүдээр одоо эдгээр байгаль ирж одоо сурвалжлага авдаг байсан. Тэгээд одоо тэр хүнээсээ би тэр үед одоо сайхан сурвалжлага авч одоо намайг олон одоо сан дээр биччихсэн. Хамгийн айгт нь хүн даалгавар гэдэг гарч ирсэн. Одоо тэр их сонирм. Илүүдээр ерөнхийлөгчтэй сууж ирсэн. Тэр манай эвлийн орон дараагийн тал сууж явахгүй. Тэг за миндээ чи одоо үг хэлнэгээд нэг олон одоо 3-4 мянган ахлагч одоо офицерууд биш дээ. Үг хэлнэхгүй юу. Тэгэхээр хүүшээ эвлээнд би ч одоо олонний өмнө гарч үзээгүй. Одоо яаж одоо үг хэлэх юм бэ? Та одоо манай багш магшаар яриулдаг юм уу? Ингээл гэсэн чи тэгснэ илүүдээр хажуу сууж байсан. Тэгэхээр хүн даалгавар гэвчихгүй. Би нэг олон хүний одоо нүүрэн дээр гарч ганцхан ажил хийжсэн нүүрэн дээр гарч иж үзээгүй хүн чинь одоо үг хэлгэн. Тэгэл дараа нь тэр хүн даалгавар гээ. Тэгээд барилгын олон одоо ажил хийжсэн одоо өгүүлбэрүүд бичсэн. Тэгтээ би хүндэлж явдаг бас ойр дотнч байдаг бас сайхан ингээд хүндэлж явдаг энэ сайхан одоо өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч агуу сайхан хүн ингээд болж ийн гэдэг одоо манай миний хэдэн хүүхд төр бас хамт очиод манад очиод цай уугаад хоол идээд гарч явж байсан ингээд тэгээ бид асуусны буудлын хүргэж игээл ингээд тэр үед сайхан дурсамжлал гэж боддог. Өнөөдөр сард тий. Тэгээ тэр хүнээс гавь дарлагчин болно гэж мэдэхгүй. Ирээдүйн Монгол улсын ерөнхийлөгч одоо танаас сурвалжлага авч байгаа гэж мэдэхгүй. Тийм хувь заяа гэж санаа шүү. Тийм сая одоо алдаад байж болцсон гэдэг намайг яг тэр алдаад байж хүү чи нага яг шагнад өгөөр хүү чи байсан юм гээд надад тэгж хэлжсэн би гоё санагдлаа. Яг тэгээд ажил хот амт тастна гэдэг сайхан хиймэртэй юм. Та хоёр нь юунаас урам зориг авдаг вэ? Одоо шантрах уяал зөндөл тохиолдчихсан баг та. Шантрах уяал одоо тэр хамгийн гол нь шантрах үед зөндөө тохиолдог. Одоо тэгээд би нэг бас их хүнд байсан юу яасан тэгээд ер нь тэгээд яг барилгын ажил хүнд шүү дээ. Одоо тэр үед би одоо энэ говьлтай алтаагаас доронтын буур хүртэл бүх цастаа гэдэг хилдээ одоо гадаал явдаг. Гадаа бүх хил гэсэн үг шүү дээ. Одоо бүхэл одоо ингэ говьлтай алтаагаас одоо 1977 онд говьлтай алтаа өдрийг манай анги барьж ирсэн. Тэгээ ингээд тойрдсон. Би доронтын буурд 25 м янтаа өрчихсэн. Одоо тоосгоор. Ямар ч хараа байхгүй. Одоо тэр үед тийм л янтаа өрж л байсан. Тэгээд ингээд ажил хөдөлмөр хийгээд тэр одоо өндөр янтан ингээд өрж явуулсан гэдэг одоо тэр үний бас тэр үед нь одоо карамара янт үе байхгүйсэн тэр ухаанаараа одоо яаж өдөм хамгаалыг цагиж ажилдаг ямар ч гэсэн одоо ямар одоо төрчлгүй сайхан 25 м янт шүү үржсэн. Тэгээд ер нь тэгээд олон уралдаанд орчихсон. Олон одоо тэмцлийн уралдаанд одоо би нэг бахархуйтай юм одоо нэг том уралдаа болсон. Одоо нэг байрны уралдаа. Би ч одоо хоёр одоо уралдаанд төрүүлээд бараг 3 байр яг уралдаа 3 байрны уралдаанд төрүүлсэн юм шүү дээ. Ангиас одоо ангид ингээ байрны уралдаанд дардаг байхгүй. Социализм үед тэр байрны уралдаа их том шагналтай байсан. Том шагналтай. Тэгээд тэр олон мянган хүн одоо ахлагч мэрэгжлийн хүнс тоглож. Тэрэнд одоо би байр төрүүлж авч ирсэн. Тэр дээр нэг яг нэг мэрэгжлийн хүмүүс зөндөл ажил. Гэхдээ би л өөрөө тэр яг хийж байгаа юугаар бол гайхалтай байсан. Одоо ерөөсөө яг 4 пүнхэр тавиад ижил шавар хийгээд тэгээд одоо 30 минутын цаг дарлаж байгаа байхгүй. Нэг 5-ын догоо цаг гаргаад ингээд эхлээ тэгээд цар гээд ингээд хүмүүс ухаан чадаагүй ажил байлээ. Тэгээ яг хөө би тэр үед одоо хэлжсэн нэг хүн бол 9 м явдаж би тэр 30 минутын дотор 33 м квадрат шавар ингээ хийгээд цаана 16 м квадрат шавар татсан байгаа. 30 минут. Тэгэхэд миний доор яг нэг 5 байсан уу? Тийм л арч байсан шүү дээ. Одоо тэгэхээр л хүний мэрэгжлийн тэр юу тэрэнд одоо
би тэр үнэхээр одоо мэрэгжил ийм сайхан байдгийг сурдаг юм байна. Тэгж тэр уралдаанд их бахархдаг болгосон. Одоо эргээд яг хөө тэр үед юм хийгээл ингээд гараа явчих те. Би эрдэл гараа явчих. Тэг эргээд ороод тэр үтсэн чинь тэгээд өөрийгөө хийсэн ингээд харахгүй юу? Харсан чинь. Гэхдээ үнэхээр харсан чинь үнэхээр одоо Yes бахархмаар л гоё харагдсан. Яг өөрийгөө магтдаг ш. Тэгээ хүний хийсэн одоо ажиллаж байгаа хөдөлмөр тэр сайхан нүдэнд харагддаг. Барилга бол одоо үнэхээр нүдэнд харагдаж явж штеп. Хийсэн ажилласаа урам зориг авдаг. Тэрнээс гоё урам авна штеп. Хүн бол одоо би цэргийн хүмүүсээ цэргийн даргыг одоо тушаал өгсөн тушаалыг биелүүлэх гайхалтай гоё. Надад тэр үнэхээр одоо урам энэ дарга надад тийм үүрэг өгөөсөө тэгээсээ гэдэг л тэр одоо эрхэм зорилгыг биелүүлээд одоо надад тэр ханамтай айгүй гоё санагдав. Хоёрдугаар ажиллаа хийж явах тийм гоё. Одоо би ч заримдаа тэр манайх гандан туулын 5-1 орбит хүртэл одоо алхаад одоо тэр цэргийн анги 229 гээд орбит байдаг цэргийн анги те. Тэр 151 дугаар холбооны цэргийн анги гэдэг бүгдийг би одоо тэргүүдээр барьсан. Би л өөрөө тэр одоо цэргүүдээр ингэж удирдах одоо тэр өрлөгийг тэр чаврыг тэр одоо том оёктуудыг явж байгаа. Тэгээд туулын 5-1-ээс алхаа тэр орбит 8 цаг цочдөг байсан. Тэр ажилдаа үнэлж байсан багт. Тэр өгдөө хэдэн цаг гараад алхаад нэг орбит хоол гадар энэ одоо гандагаас ганданд одоо туулын 5-1-ийн хашаанд басан байж манай нэг хөгшин байсан. Тэрнээс алхаад орбит явахын сайхан одоо тэр ажилдаа нэг гоё дуртай байсан байх л гэж байна. Ер нь барилга ингээд юм хийх одоо хүн аюу гоё санагддаг шүү дээ. Одоо та харин ажилчдаа зааж өгдөг үү? Одоо өөрөө яг тэр одоо зааж өгдөг яг одоо ингэж хийх хэрэгтэй тэгж хийх юм. Ер нь тэгээд тэр чинь зурсан юм чи гандахгүй шүү дээ. Одоо ийм сайн шавнар байна одоо тэр. Таныг гүйцэж төрүүлэхээр сайн шавнар гарч байна. Байдгүй яг одоо манай норжмоо тэр олон сайхан шавнар одоо 10 хэдэн жил ажилласан одоо сайхан хүмүүс байна шүү дээ. Бас үгүй яг хүмүүс л мэддэггүй л байх л та. Би жооч ажгаа хийж байхдаа өөрийгөө захиралтай жуулж ихэд өрлөгөөрөө зогсчих л байсан. Би тэгж л яг цуг ажилтдаг л байсан. Компани захирал цуг ажиллаад заавал бичиж даасгүй тэр хүмүүс хийж гин. Өрлөгийг ингэж үдгийг толгойг тавиад ингээд өрөөл ингээд явж л байхгүй юу. Тэгж л ажил нөгөө захиралтай жуулж ихэд нөгөөд нь өрлөгийг заримдаа санаа зовмоор ч юм санагд заримдаа нэг дуртай байхгүй юм мэрэгчлээ гоё дуртай. Ер нь удирдагч хүнийхээ хувьд та ер нь ямар зарчим баримталдаг вэ? Одоо хамгийн гол нь барилгын нийгмийн асуудалд их анхаарах хэрэгтэй юм ерөөсөө. Хүмүүс юмаа хийлгээд идэг те. Энийг нийгмийн асуудлыг харж үзэх хэрэгтэй байхгүй. Би бол гол тэрэн дээр их анхаарч явдаг. Ер нь төлхөө анхаарч. Аль болохоор одоо хүмүүс маань сайхан амьдраас одоо тийм учраас миний жаргал тэмцэл дээр ажлын том үзүүлэлт шүү дээ ерөөсөө тийм. Удирдах хөрний зарчим бол хамгийн гол нь одоо бас нэгдүгээр ер нь үнэн чодрог байх хэрэгтэй. Ер нь тэгээд айгүй гоё одоо хийх юмаа бол одоо өрчлөн тооцоолж бодож тий. Миний хийж байгаа ажил би авцгаа мэндэ гоё зорилт юу гэдэг өөр ингээд суугаад байдаг мааш. Тийм биш хүмүүстэйг ажиллах нь одоо хайрцаад ажиллаад уцаа тайлаад нэг ёсны сайхан биеийн тамир нэг ёсны одоо айгүй гоё хөдөлмөр ер нь тэгээд хүмүүс манай ажилтнууд бол сайхан дөө гоё юм одоо болохгүй ядахгүй одоо давлан дүүр гачин зовлон янз бүрийн юм бол гарч ирсэн тий. Тэр болгонд л одоо хамгийн дөрөнд л одоо тэрийг л анхаарч байна. Одоо энэ ажилт яац юм бэ? Али яагаад нүнд ажиллаа ирэхгүй яасан ийсэн гээд ер нь одоо тэгэл санаа зовж явах юм л их байна дээ тий. Мэндэ захирал ингэж хэлжсэн. Одоо тухайн хүнийг ажилдаа хэр сайн бай гэдгийг нь харахын тулд багжийг нь үздэг гэдэг. Тэгээ тэр хүн үнэхээр ажилдаа сэтгэл гаргаж ханддаг болвол ажлынхаа бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд сайн багжтай байдаг. Тэр хүн сайн ажилтан байж болно, авьяастай байж болно. Гэхдээ тэр хүн бас сайн багжтай байх хэрэгтэй. Өнөөдөр яг ажил хий, тэр үр хөвгдөө тижээ гэж бодно үсттэй тий. Миний хоёр хүүхэд тэр чинь одоо хоёр хүүхэд хийж ингэж нэхэр тэр хүн одоо муу багж барьчаад мохоо өрөө барьчаад ингээд өрөөдөө байвал яах вэ? Үнэхээр л амьдрал сэтгэл залхуу үнэл заа. Тийм учраас зүгээр сайн мужааныг сайн хүмүүсийг одоо багжаар нь одоо үзэх хэрэгтэй. За би үл яг би тэр атлетизмын үед л одоо Чехаас нэг алмаас авчирч Чехийн алмаас гэдэг алмаасаа би шилүүл сайн төсдөг байсан. Би шилийг ямар ч огом тавихгүй ингээд төсчээ байдаг. Одоо том шилийг одоо хэд нэгдүгээр дэлгүүр байсан ийм том зузаан шилмэлийг зүгээр би ямар ч огомгүй доорно гэдэг. Тэгэхээр ерөөсөө тэр ажилчин бол ямар багт барьж байна. Тэгээ тэр барьж байгаа багч нь одоо
Би миний хувьд бол компани тэгэл ингээд чи багт май гэдэг ингээд өгөөд байх юм бол нөгөө чи миний багт байгаа гот хайчиж байгаа юм. Нөгөө тэгэл ингээд энэ ч хайчаад энэ ч тавьчаад яваад өгнө шүү дээ. А өөрийн багт болохоор хамгаалаад энэ германда хийгээл гар утсаа. Тэгээд ер нь тэр мэрэгжлийн ажил багжийн шалгах хэрэгтэй байхгүй. Тэгээд шалгахаар үнэхээр сэтгэл байна уу? Үнэхээр одоо сайн үнийг тэр дотор шалгана. Миний өөрийн үзэл бодол. Одоо энэ Норжмоо гэдэг манайд одоо 10 хэдэн жил ажилласан мэрэгжил сургууль төгсөөд одоо инженер хийж байна тэр. Үнэхээр одоо тэгээд гэсэн чинь тэр инженер одоо тэр Норжмоо гэдэг одоо эмэгтэй хүн байхгүй. Тэгээд одоо багжийн үсгээр яг л өөр нь багж яг л өөр нь гарт нь айгүй гоё ингээ харагддаг. Тэгээд би ингээ харахаар амар гоё. Багжаа тэр цэвэрт ямбаа ингээд тэг өнөөдөр тэр дотроос бид тэр инженерийг тавьж ажиллаж шээ. Тэгэхээр одоо тэр нөгөө сургууль төгссөн инженер энэ ч онлайн ингээд яриад энийг яаж хийх ингээ хард сууч мэдэхгүй байхад тэр парач үзөө наадахыг тэгээд бас ингэж хийгээл ингээд ер нь амьдралын парач хоёрдугаар тэр багж сайн байж л хүн сайхан ажиллаж одоо гадаад орондод манайх ч одоо статистикийн үеэс одоо ажил нийгэмд орж байгаа үед үл энэ хүмүүс сайхан багж барьж байна. Энэ үнэтэй гараад байгаа багжийг чинь л авах хэрэгтэй байхгүй. 2000 төгрөгийн үнэтэй багж аваад одоо 50,000 60,000 багж авах тэр хоёр шал өөр байгаа. Тэгэхээр тэр үнэтэй багжийг нь одоо сайхан барих хэрэгтэй. Хүмүүс ажиллаж чөлөөтэй гоё хэрэгтэй. Миний багш гээд бас байдаг байсан. Тэгээд тэр багш маань надад бас тэгжэл зааж өгсөн. Одоо би тэр ямар санта ган амар гоё ган нэвж чихад авчирсан. Ган нэвийг алдчихад 2 хоног уйлж ийл шүү дээ. Тим нэвийг одоо тэгж харахгүй л байсан. Тэр одоо ямар гоё байсан тэр үед үнэхээр юм одоо багчтай байж тийм ингээд юм сар гээл одоо харан дээр гоё наалж тий. Тэгээд багчаар л гоё ажиллая шүү дээ. Ямар чин сэтгэлийн сонирхолтой харилцлага өрнөсөн бас танд талархсан илэрхийлье. Тэгээд үзэгчдэд тандаас хэлэх зүйл байна уу? Сүүлчийн асуултыг танд үлдээ. За үзэгчтэй бол одоо баярлагчтай бас хэлмээр байна тий. Хамгийн гол нь одоо мэрэгжилтэй үнэн чодрог. Одоо баярлагын мэрэгжлийг голж болохгүй. Бас одоо манай зах зээлд одоо энэ зах зээлийн нөхцөл одоо энэ баярлагаар хоолоо олж амьдарч байгаа хүмүүс сайхан хүмүүс байна. Тийм учраас одоо энэ барилгын мэргэжлийг өргөн сурах хэрэгтэй. Хамгийн гол нь амьдралын тэр сайхан дадлаг сурах хэрэгтэй. Онлыг үл яг хөө бид давж төлөөгөр ингээд онлыг сайхан сураад тэгнтэйг сайхан хамгийн гол нь одоо барилгын мэргэжил одоо үнэхээр одоо гайхалтай юм шүү. Өнөөдөр одоо би тэр амьдралын сайхан одоо 17-18 настай тэрэгт ирээд барилгын талбарт тэр сайхан хөдөлгөөн өнөөдөр одоо сайхан өргөн мэргэжлийн сайхан амьдарч олон хүмүүсийг ажилтаа байлгаж явна. Тийм учраас барилгын одоо сайхан мэргэжлийг л гоё сурах хэрэгтэй л гэж. Хүмүүс хүн наадад өлсөг биш одоо барилгын сайхан одоо ажил хийж Монгол улсаа энэ одоо өнгө үзэмж одоо хөгжүүлэх те. Энд одоо барилгын одоо юу вэ нэг борхон нэг гоё үг гэдэг чинь тэгээ босд бусдыг нь барилгын гоё үү ингээд одоо эрүүл ингээд явал сайн сайхан үсгий. Тэгээд манай компани энэ Булган ханга гэдэг одоо шин сэтгүүл гарч байгаа. Энэ Булган ханга гэдэг одоо энэ сайхан одоо булганы алдартай сайхан хүмүүс байна. Тэгээ энэ Булган ханга сэтгүүлийг одоо манай компани гаргаж байгаа. Энийг одоо хамгийн гол нь сайхан Булган ханга одоо хүмүүс ямар ажил хийдэг, ямар сайхан амьдарч байна. Энэ одоо энэ сэтгүүлд бүх одоо сум орон нутаг тий одоо эхлээд би нар төв тойроод одоо ингээд Баян нураас ихлээд 3 бодог дахин жил Монголоор ингээд сайхан энэ сэтгүүл Монголын сайхан ажил үйлсэн одоо энэ зах зээл одоо энэ танилцуул тий одоо Монголд одоо болж байгаа үйл явдлыг ийм сайхан танилцуул ийм одоо Булган хангагийн сэтгүүл гаргацсан. Одоо эхний 01 дугаар дөнгөж гараад удааг байгаа. Танаа телевизийн архивч сайхан дуусгах юм. Нэвтрүүлгийн энэ дугаарт Авзаг Трейд компаниг үүсгэн байгуулагч ерөнхий захирал Монгол Улсын гавьяат барилгачин Алдарт Уяач Пүрэв Минь Даяар урагдаа оролцлоо. Хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхнийхээ ажил үйлсэд амжилт хүсье.